даал гэж би хувьдаа бодож байна. Хүний хөгжил санд төвлөрөх их үүсвэрээ жишээлбэл ямар одоо их үүсвэрээс цуглуулах юм боломжтой юм бол одоо ер нь яг нөөц бололцоо нь ямар вэ? Хүний хөгжил санд орох орлогын одоо төрөл хувь хэмжээг хуулиар заагаад өгсөн байдгийг. Тэгэхээр тэр хуулийнхаа хүрээнд л одоо энэ орлого бүрдэнэ. За ерөнхийдөө эдийн засаг санхүүгийн байдал сайжраагүй байхад бол хүний хөгжил санд нэмэгдэл орлого орох бололцоо байхгүй. Тийм учраас бол одоо орлого нэмэгдүүлэх гэдэг саналыг бол засгийн газар тавиагүй шүү дээ. Олгож байгаа мөнгөнийхөө одоо хэмжээнд багтаагаад хамрагдах хүүхдийнхээ тоог одоо нэмэгдүүлье гэж асуудал тавьсан гэж би ойлгож байна. Хэрвээ төсвийн тодтголыг хийхгүй бол хүүхэд бүрт олгох 20 мянган төгрөг бол 2016 онд багтаад сар бүрт олгох 20 мянган хэмжээ багаснаа гэж ойлгох уу? Энэ дээр хоёр л одоо шийдэх арга зам байгаа шүү дээ. Нэгдүгээр батлагдсан төсвийнхөө дүнд багтааж энийг хэрэгжүүлнэ, хүүхдийн тоог нэмэгдүүлнэ гэвэл гарцаагүй нэг хүүхдэд оногдох мөнгөний хэмжээ буурч таарна. Хэрвээ нэг хүүхдэд оногдох мөнгөнийхээ хэмжээг бууруулахгүй гэвэл батлагдсан их үүсвэрээ нэмэгдүүлж таарна. Тэгэхээр тодтголын санал орж ирсэнгүү, их үүсвэр нэмэгдүүлэх санал орж ирсэнгүү. Тэгэхээр яах вэхээр энэ бол одоо байгаа батлагдсан хөрөнгийнхөө хэмжээнд хэрэгжүүлэх санал тавьж байна гэж ингэж ойлгож болно. За баярлалаа. Энэ өдрийн тодруулга болон өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарт Улсын их хурлын гишүүн Төсвийн байнгын орооны дарга Улаан оролцлоо. Удаар үзэгч та бүхэндээ өдөр тутмын сонин хэвлэлүүдээр гарсан онцлог мэдээ нийтлүүдээс ичлэн хүргэдэг энэ өдрийн Focus Press булангаа үзүүлээ. Зууны мэдээ сонин сонгуулийн дүнл сонин байна. Сонгуулийн хөл батлагдсан ч ойлгоход хэцүү залд олон байна. Сонгуулийн ерхий хорооны журам дээд шүүхийн тайлбаргүйгээр тайлж уншихад тун барих. Тухайлбал сонгуулийн хамгийн чухал хэсэг болох дүн гаргах залдууд үнэхээр ойлгомжгүй байна. Тойрогт нэр дэвшигчд нь өрсөлдөөд 1-2-оор гараад ирнэ. Нийт 48 гишүүний сонгуул ойлгомжтой болно гэсэн үг. Гэтэл улсын хэмжээнд өрсөлдөн намын нэрийн жагсаалтуудын хувь хэмжээг бодохын тулд тус бүртэн ангилж БГ гэх мэтийн жагсаалт гаргах аж. Нам эвсэлд авсан саналын хуваар суудлах хуваарлах хэдийгээр 5% босгод авсан ч гэлээ тойрогт нэг ч суудал аваагүй нам эвслийн саналыг бусдад нь нэмж бодох гээд яривхтай зүйл их бий. Ардын эрх сонин ардчилсан нам жижиг намуудыг нэгтгэхээр үндэсний зөвлөлт хорооны хурлаа зарлжээ. Ардчилсан намынхын эрх барих дээд байгууллага үндэсний зөвлөлт хороогоо энэ 1-р сарда багтаан хуралдуулахаар ярьж эхэлжээ. Сайхан бэлгийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, намын дарга өөрчлөх асуудлаар 2014 оны 11-р сард хуралдсанаас хойш тус намын үндэсний зөвлөлт хороо жил гаруй хугацаанд хуралдаагүй байгаа байлаа. Уг нь үндэсний зөвлөлт хороогоор хэлэлцэж шийдэх асуудлууд өнгөрсөн 1 жил гаруй хугацаанд хангалттай хуримтлагдсан. Эрх баригч намын хувьд төрийн албаны олон томилгоог үндэсний зөвлөлт хорооны гишүүдээс хийсэн тул тэдний орны хүмүүсийг нөхөн сонгохоос эхлээд ардчилсан намын удирдлагын төвшин зохион байгуулалтын талаарч ярих асуудал баггүй бий баха. Энэ мэд намын дотоод асуудлаас гадна ардчилсан намынхан үндэсний зөвлөлт хорооны хурлаараа бусад намыг тухайлбал иргэний зөриг ногоо нам, Монгол үндэсний ардчилсан намыг намдаа нэгтгэх асуудлыг хөндөж ярих сураг байна. Энэ бол анх гарч байгаа санаачлаг биш. Өнгөрсөн оны 11-р сард ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөр бусад жижиг намыг өөртөө нэгтгэх асуудлыг хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан иргэний зөриг ногоо нам, Монгол үндэсний ардчилсан намын удирдлагуудч байр сууриа илэрхийлсэн билээ. Тухайлбал иргэний зөриг ногоо намын 3 дарга үүнд өөрөөр өнцгөөс хандсан. Дэмбэрэл гишүүний хувьд ардчилсан намтай нэгдэг гэсэн бол оюун гишүүн намын дарга үүнийг дангаараа шийдэхгүй гэсэн хариу өгсөн юм. Харин тус намын нөгөө дарга ган хуйг ардчилсан намтай нэгдэхийг эсэргүүцнэ гэдгээ илэрхийлж байв. Түүнчлэн Монгол үндэсний ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга цогт гэрэл ардчилсан намтай нэгдэх асуудлыг байж болох зүйл гэсэн юм. 2 сарын өмнө явцуухан хүрээнд сөхөгдсөн бусад намыг намдаа нэгтгэх тухай асуудал ийхүү ардчилсан намын үндэсний зөвлөлт хорооны хурлын гол сэдэв болох нь. Сонгуулийн тухай хууль оны өмнө батлагдсан тул одоо нөхцөл байдал өмнөхөөс өөрчлөгдсөн. Уг хууль жижиг намууд парламентод суудлах боломжийг хааж тэднийг нийлэх нэгтгэхээс өөр гарцгүй байдалд оруулсан гэхэд болно. Өдрийн сонин бурхан минь биднийг дээрэмжтээс авраач. Монголын парламент нь гэмт хэрэгтнүүдийн хорогдох газар болж хувирч байна. Гэмт хэрэгт холбогдсон шоронд сууж угаад чөлөөгөр гарч ирсэн нэгэн нэр дэвшин өрсөлдөж байхдаа гишүүн болох гэж буйгаан энэ цагдаа нар чинь зүгээр байхгүй байх шүү дээ гэж
улаан цагаангүй сонинд ярилцлага өгж байсан ба үнэхээр ч сонгуульд ялж төрийн эрх барилцчил байсан. Монгол улс дандаа абсолют мажоритар системээр сонгуул явуулдаг. Дэлхийд ийм орон ердөө 5хан байдаг ба Монголоос бусд нь хүний түүхэнд анхлан сонгуул өгч байсан Англо-Саксны улс байт юм. Абсолют мажоритар систем нь гишүүн болгонд жижиг жалгадаа өмчлүүлдэг ба үүнээсээ болоод нэгдсэн бодлого явдаггүй, ялсан намын дэвшүүлсэн хөтөлбөр хэрэгжих төв болдог, сахилга бат хариуцлага төсөр хаягдан, улс төрийн бодлогын хамтын зарчим алдагдаж, бие даасан популистууд улс орныг тал тийш нь чирдэг хортой. Иймээс дэлхийн ихэнх оронд пропорционал эсвэл пропорционал мажоритарыг холсон холбоо системийг авч хэрэгэлдэг. Пропорционал сонгуул явуулдаг ихэнх оронд нам нэрс гарган нийт сонгогчдоор хэнийг гэдгээ шийдүүлдэг. Манай 2012 оны туршлагыг харж байхад хэдэн нөхдүүд фракц гихчийг төлөөлж хаалгаа бараг лацдаж ломбдож угаад хувилдааны нэрс гарганд тогтоод дараа нь зарласан. Хувилдаан ч юу байх вэ? Бөөн 8. Лавл 2012 онд ардчилсан намын нэрс ба дугаарлалт чансаг, портун, инхол, алтан хуйг, амар жаргал, эрдэнэбат, сайхан бэлэг, баяр цогт эрдэнэ гэсэн фракцчид хэлэлцэж байгаадад шууд тодорхойлчихсан юмдаг. Би одоо орлоо, дараа нь чи ороорой гэдгээж урдчлаа тохирчихсан гэж сонссон шүү. Бүлгэлсэн дөөгөрчд ярьсныгаа 150 мянган хүний өмнөөс намын шийдвэр гэж донгосох эрхтэй юу? Чухам ийм нам шийдэнтэл дөөгөрчд, дээрэмчд, авилгачд, хулгайч нар 8-аар орж ирж халдашгүй эрхтэй даргалагдсан хулгайч болно. Энэ нь цаашлах тусмаа улам хуульчлагдана. Бурхан минь биднийгээ дээрэмчдээс салгаж авраач. Өглөөний сонин өмгөөлөгч Баасан Доржийг сая 920 мянган төгрөгөөр дахин торгожээ. Ерөнхий сайд асан алтан хуйгийн ахлах зөвлөх ганц бүхэн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Баасан Дорж өмгөөлөгчийг Баян зүрх Сүхбаатар Чингэлтэй дүргийн шүүхээс дахин торгожээ. Тодруулбал түүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу сая 920 мянган төгрөгөөр торгосон байна. Торгох болсон шалтгаан нь өмгөөлөгч Баасан Доржийг тус дүүргийн шүүгч Идэрт нөлөөлсөн гэж үзжээ. Учир нь өмгөөлөгч Баасан Дорж өнгөрсөн оны 9 дугаар сард болсон шүүх хурлын үеэр шүүгч Идрээс татгалзаж үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан юм. Түүний ил үйлдэлийг шүүхээс шүүгчд нөлөөлсөн гэж үзэн ийхүү торгосон аж. Өмгөөлөгч Баасан Дорж шүүгч Идрээс татгалзах болсон шалтгаанаа Идэр шүүгчийн ах Тамир прокурор хар тамхины хэрэгээр шалгагдаж байгаа. Гэтэл шалгаж байгаа ажлын хэсгийг авилгатай тэнцэх газар ахалж байна. Ингээд бодохоор цаанаасаа захиалгатай нь харагдаж байгаа биз. Идэр шүүгчийн ахыг ганц хүн хэрэг шийдэгдээс өмнө ганц удаг тойрч дүүдэн хэргийг хуваарлж байна. Бид дуугд байсан. Гэтэл асуудал ийм байдалд хүрч ирлээ. Өөрөөр хэлбэл Идэр шүүгч ганц хүнийг яллвал ах Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсэхгүй гэж тайлбарлаж байсан юм. Мэдээ үргэлжилж байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль Монгол Улсын хэмжээнд 2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс орон даяар мөрдөгдөж эхэлсэн. Тэгвэл энэ ажлыг хөдөөр нутагдах хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтээс хүүхэд харах үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэдийн мэдээллийг нэгдсэн сан бүрдүүлэх сургалтанд хамруулж чадваржуулах зэрэгээр зохион байгуулж байна. ЕФО сүлжээний ховд Баян Улгийн аймаг дахь сурвалжлагчид дараах мэдээллүүдийг ирүүлсэн байна. Ховд аймгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг өнгөрч 2015 оны 12 дугаар сарын 1-ээс 9-ний хооронд аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээр бүртгэж авсан байна. Хүүхэд харагчийг бэлтгэх сургалтанд хамрагдахаар хүсэл гаргасан иргэд бүрэн дунд болон түүнээс дэш боловсралтай 18-аас 65 насны Монгол улсын иргэн байх ёстой юм байна. Бүртгэлийн дагуу хүүхэд харах үйл ажиллагаа явуулах хүсэлтэй 250 гаруй иргэн бүртгүүлсэн байна. Эдгээр иргэдэд бүртгэлийнхэн дагуу сум тус бүрээр нь вакуумжуулсан 5 хоногийн сургалтыг зохион байгуулсан байна. Энэ сургалт бол нэлээд үр дүнтэй. Хүүхдээ одоо яаж ажиллах уу? Цэцэрлэгийн насны хүүхдийг ер нь яаж одоо хамгаалах уу? Аюулгүй, эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлаас нь одоо хамгаалах талаар нэлээд одоо мэдлэг биднэрт өгч байгаа. Энэ сургалтанд сууж одоо их баяртай байна. Энэ сургалтын зарим талнаас одоо биднээс арай нэг 2 настайгаас эхлээл одоо энэ настай хүүхдийн сургалтанд одоо бид нар аавна гэдэг яриад 2 настай хүүхд бол биднэрт арай хумсхан байгаа болов уу гэж бодож байна би.
Хамгийн гол нь эдгээр бүртгэлтэй 250 гаруй иргэд бүгдээрээ хүүхд харах үйлчилгээний эрхийг авахгүй зөвхөн хүүхд харах үйлчилгээний журмын дагуу зохиог стандартад нийцсэн орчин бүрдүүлж шаардлага хангасан 47 иргэн хүүхд харах үйлчилгээний эрхийг авах юм байна. Ховд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх насны боловсролд хамрагдах 2-5 насны 8000 гаруй хүүхэд байдаг. Харин цэцэрлэгийн хүрэлцээ муу байдгийн улмаас 1570 гаруй хүүхэд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж сурч боловсрч чадахгүй байгаа гэсэн тоон судалгаа байдаг юм байна. За Ховд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насны 2-5 насны хүүхэд маань 8000 хүүхэд байгаа. За эндээс болохоор сөөбөд хамрагдж байгаа хүүхэд нь болохоор 6422 хүүхэд байгаа. За эндээс хамрагдахгүй үлдсэн 1578 хүүхэд байгаа гэсэн тоо судалгаа байгаа. Энэ судалгаан дээр үндэслээд нөгөө санхүүгийн квот маань ирсэн байгаа. За 1578 хүүхэд одоо хамрагдаж чадахгүй байна гэсэн мэдээллийн үндсэн дээр манай хүүхдийн төлөө үндэсний газар одоо яамныхан маань одоо энэ тооны 15% нөхсөн байгаа байхгүй. Тэгэхээр 1578 хувийн 15% гэхэд 47 иргэн бол тарж байгаа. Харин тэгвэл Баян-Улгийн аймгийн тухайд хүүхд харагчийн бэлтгэх сургалтанд 350 хүн бүртгэгдсэнээс эхний ээлжинд 40 хүнийг хамруулсан сургалтыг 5 өдрийн туршид зохион байгуулжээ. Аймгийн хэмжээнд 39600 хүүхэд байдаг. Тэдгээрийн 9335 хүүхэд нь цэцэрлэгийн насны багчуудын 6442 нь цэцэрлэгт хамрагдаж 2784 хүүхэд нь гэрээр хүмүүжиж байгаа мана. Тэрчлэн Баян-Улгийн аймгийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй нийтдээ 492 хүүхэд байдаг гэсэн тоо байдаг юм байна. Баян-Улгийн аймгийн хэмжээнд хүүхд гарах үйлчилгээ эрхлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр хүүхд гарах үйлчилгээ эрхлэх иргэдэд зориулсан анхны сургалтаа эхэлж байна. Манай аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 352 хүн бүртгүүлээд байна. Өлгийн сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар эхний 40 хүндээ сургалтаа эхэлж байна. Сургалт маань 5 хоногийн турш үргэлжилнэ. Ингээд оны өмнө болохоор 5 сургагч багш маань Улаанбаатар хотод очиж сургалтанд хамрагдаад бэлтгэдэг ирсэн. Ингээд 5 сургагч багш одоо өдрийн 8 цаг нийтдээ 40 цагийн хичээлийг заах юм байгаа. Ингээд сургалтанд хамрагдсан хүмүүс эхлээд гэрчлэгээ авна. Ингээд гэрчлэгээ авсны дараагаар одоо сумын багийн засаг даргын тодорхойлолтоор одоо Өлгийн сумын болон тухайн сумын засаг дарга захирамж гаргаж орон байрны одоо эрхлэх боломжтой гэсэн нөгөө тодорхойлолтоо гаргана. Ингэсний дараагаар одоо манай хэлцтэй гэрээгээ байгуулад нөгөө сургалтанд хамрагдсан хүмүүс ингээд хүүхд гарах үйлчилгээгээ эрхлэх боломжтой боллоо гэсэн үг. Хүүхд харах хөнгөн улмаас хараа хяналтцуул ахуйн осол гэмтэл өртөх эрсдэлтэй орчин нөхцөлд байдаг хүүхдүүдийн тодорхой хэсгийг нь хамгаалах боломж нэмэгдэж байгаа ч хүүхд харах үйлчилгээ үзүүлэх хүмүүс маань өөрсдөө үүргээ маш сайн ухамсарлах хэрэгтэй гэдгийг энэ үеэр онцолжээ. Dell компани өнөөдөр Монголын компьютерийн хэрэглээг бүрэн хангаж, дэвшилтэй технологи шинэ бүтээгдэхүүнийг дэлхийн хөгжилтэй ижил төвшөнд манай хэрэглэгчдэд хүргэсээр байна. Тэгвэл энэ жил Dell компани дэлхийн томоохон хотуудад зохион байгуулдаг Dell Solution Forum үйл ажиллагааг Азийн бүсийн орнуудаас манай улсыг сонгон анх удаа зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд Dell компани сүүлийн үеийн бүтээгдэхүүн үйлчилгээ технологиг танилцуулж, байгууллагад зориулсан мэдээллийн технологийн шийдлүүдийг танилцуулахаас гадна Dell-ийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах боломжийг хэрэглэгч харилцагч нарт олгож байна. Энэхүү үйл ажиллагааны ерөнхий ивент тэтгэгчээр Dell-ийн албан ёсны төлөөлөгчөөр 2008 оноос хойш ажиллаж ирсэн Монгол улсын Summit компьютер технологи компани ажиллаж байна. Азийн бүсийн 13 орноос Монгол улсыг сонгогдоод өнөөдөр энэ өдрөлөг болж байгаад бид маш баяртай байна. Summit компьютер технологи компани 2008 оноос хойш Dell-ийн албан ёсны түвшээр ажиллаж байгаа. Өнөөдөр бид нар илтгэл тавьж олцохоос гадна Dell-ийн backup буюу нууц авах шийдлийг танилцуулж байгаа. Hello everyone. 2016 онд маш олон бүтээгдэхүүнүүдийг шинээр танилцуулж байгаа. Тэгээ энд нь болохоор Dell-ийн одоо commercial гэж явдаг. Latitude брэнд байгаа, Optix брэнд байгаа. Тэгээд Dell-ийн серверүүд бүх төрлийн одоо дэлгэцүүд янз одоо бүрийн одоо шинэ бүтээгдэхүүнүүд байгаа. Market in a much better way. Dell Solution Forum үйл ажиллагааны үеэр мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд зориулсан уулзалт сургалтууд явагдахаас гадна хэрэглэгчдэд зориулж шинэ бүтээгдэхүүн танилцуулах, бүтээгдэхүүн өдөрлөг, мөн Dell-ийн баталгаа засварын үйлчилгээ өн төлбөргүй явагдаж, хэрэглэгчид Dell брендийн бүх төрлийн компьютераа энэ өдөрт үнгүй онцлуулж, засвар үйлчилгээ авах боломжоор иргэдийг хангаж байна. Өдрөг амьдарцгаая.